Баянгол дүүргийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс мэдээлж байна. Өвөл хөрөмтлөгдсөн цас богино хугацаанд хайлж гадаргын ус ихээр урсан голон мөрөн сайр жалгаар үерлэхийг шар усны үер гэж нэрлэдэг. Үүний улмаас усны түвшин огцом нэмэгдэж орчныг бохирдуулан халдвар түвшний эрсдэл үүсгдэг. Хаврын тулааралтай холбоотойгоор цас мус эрчимтэй хайлж шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед нийслэлд зарим байршилд халиа тошин үүссэн бөгөөд Баянгол дүүргийн хувьд шар усны үерийн эрсдлийн индексээр бага түвшинтэй хэдий ч үерийн жалга, далан, сувг шууд улаган буусан айл өрхүүд баггүй байна. Шар усны үер нь хүний амьнаас эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол үзүүлдэг байгалийн аюул учраас иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, тэнгэрийн байдал, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн аран шиг шинжиж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах, гэр, хашаа, сарвч, орон байрыг үерийн усны зам, голын голдрол, гууж алга, хуурай сайр, ус хайлдаг эрэг татамд барихгүй байх, үерийн аюултай бүс нутгаас нүүх, үер усны аюулаас хамгаалах далан сувг шууд хашлага барих, үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулж нуур цөөрөм голын орчимд хүүхдэд тоглоулахгүй байх, чухал баримт бичгээ хамгаалан найдвартай газар хадгалах, цэвэр ус болон хүнсний нүц дулаан хувцсыг усан давтахааргүй орчинд хадгалах, гинтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах, өндөр хүчтэй цахилгааны дор гэр сууцаа барихгүй байх, нүхэн жорлонг тогтмол цэвэрлэж ариутгах зэрэг өөрсдөөсөө шалтгааллах урьдчилан сэргийлэх дадлыг хэвшүүлээрэй.